За өнөөдрийн хичээлээр бид нөхцөл илэрхийллийн талаар судалнаа. За энэ нөхцөл илэрхийллийг бид бол өмнө үзсэн. Гэхдээ одоо багш нь та бүхэнд аль болохоор хялбар амар аргаар зааж өгөхийг хичээе. Тэгэхээр энэхүү их нөхцөлийг ойлгосноор тухайн параметрыг бичих чадвар бол нэг алтмаар урагшилдаг. За яагаад энийг хэлээд байгаа юм бэ гэхээр ер нь бол ямар ч параметрын хэлэн дээр if нөхцөлөө ойлгосноор дараагийн парам бичих төвшөнд очино. За тэгтэл парам бичихийн тулд зөвхөн if нөхцөлийг ойлгосноор бас парам бичих боломжгүй. Дараа нь бол бидний үүсэх ёстой давталтууд байгаа. За тэгээд Python дээр энэ төрөл бүрийн сангууд, олонлогууд байгаа. Тэдгээрийг бүгдийг үзэж ойлгож байж парам бичих дараагийн төвшөнд очино. За энэ бол нөхцөл илэрхийлэл маань хамгийн ихний шат юм аа. Нөхцөл илэрхийлэл гэдэг нь парамын биелэлтэнд тодорхой нөхцлөөс хамааран ялгаатай замаар хийгддэг үйлдэлийг нөхцөл илэрхийлэл гэж хэлнэ. За бидний амьдрал дээр төрөл бүрийн нөхцлүүд байдаг. Одоо жишээлбэл өнөө өглөө хичээлдээ онлайнаар оролцох уугүй юу те? За өглөө босох уугүй юу? За маргааш ажилдаа явах уу яах вэ? За өдөр сургууль дээр ирэх юм бол хоол идэх үү яах вэ? За эсвэл хоол идлээ гэж бодоход ямар хоол идэх үү? Хинтээ уулзах уу, тэ? Орой хэрхэн өнгөрөөх үү гэдэг төрөл бүрийн нөхцлүүд байдаг. Эдгээрийг парамын орчинд оруулж ирээд нөхцөл шалгадаг болгож бичгийг нөхцөл илэрхийлэл гэж хэлж байгаа юм аа. За бид нар математикийн үйлдэлээс нь авч үзэх юм бол ерөнхий боловсролын сургуульд энэ үйлдэлийг бол зөндөө үзсэн байгаа. За тийм учраас парамын биелэлтэнд тодорхой нөхцлөөс хамааран ялгаатай замаар хийгддэг тэр үйлдэлийг нөхцөл илэрхийлэл гэж нэрлэнэ. За if operator-ийн хувьд болохоор нөхцөл илэрхийллийг бичихтэй if гээд нөхцлөө бичээд за дээрэс нь үйлдэл 1 үйлдэл 2 буюу одоо тухайн тэр if гэж түлхүүр үгний араас нөхцлийг тавьж өгсөний дараа тодорхойлох цэгээ бичээд ард нь хүссэн үйлдэлүүдээ бичээд хийгээд явах боломжтой. За нэг ёсондоо бол энэхүү бичиглийг багш нь тайлбарлаа хэлэх юм бол нөхцөл нь логик илэрхийлэл байж болдог. Хэрв тухайн нөхцөл нь үнэн бол биелэгдэнэ. Харин нөхцөл худал бол тухайн тэр энэ доторх үйлдэлүүд биелэгдэхгүй алгасаж дараагийн үйлдэл руугаа шилжинэ. Үйлдэлүүд нь доод мөр бүхий нэг баганд байрладаг энэ үйлдэлийг if operator гэж нэрлэнэ. За if operator-ыг авсан жишээ маань энэ дээр харагдаж байна. Яг хоо алгоритм парамын хувьд бол үзэх юм бол бид нэр нөхцөл шалгах үйлдэлүүдийг бол хийж үзчихсэн. Багш нь бол алгоритм парамыг 2016 оны Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Сакраментогийн технологийн сургуулийн төслийн багийн ахлагч Дэвин Кук руу имэйл бичиж за Дэвин Кук надад хариу өгснөөр 2016 оны намраас Монгол улсад монгол хэлээр ашиглах боломжтой болсон. Одоо энэ Translators гэдэг хэсэг рүү орох юм бол багшийн нэрэн дээр гарч ирж байгаа. Тэр та бүхэн маань багшийн нөгөө Pro Exact team сугам доторх алгоритм плейлистийн бичлэгүүдийг үзээд энэ дотор байгаа алгоритм парамаар алгоритмынхаа мэдлэгийг сайжруулаарай гэж та бүхнээс бас багш нь хүсэж байна. За яг алгоритмыг хэдүүлээ 1-2 дугаар өмнө нь лабораториор үзсэн учраас үргэлжлүүлээд Python код руу оръё. За Python кодон дээр нөхцөлийг бичээд хингийн бичдэг. Одоо багш нь та бүхэнд Python кодоо нэгээд ажиллуулж үзүүлье. Яг нэг жиг хооронд энэ нөхцөлийг товчоор тайлбарлая. Хэрэглэгч бол яг x нь x гэсэн утгад 4 гэсэн утгыг оноож өгсөн байна. За тэгээд if түлхүүр үгээ бичээд ард нь x нь тэгээс их
их үү гэж нөхцөл тавиад, эрс их үү гэж нөхцөл тавиад, татварлах цэгээ тавиад үйлдэлээ хийсэн байна. За тэгээд хэрвээ x нь тэгээс их нь үнэн бол y тоо гэсэн үйлдэл хэвлэгдэх юм байна. За энийг багш нь одоо шууд бодит кодон дээр тайлбарлая. За ингээд. За гайгүй харагдаж байгаа баха тий. За ингээд тайлбарлая. За x нь за 4 гэсэн тийм үү? Төрөний нөхцлөөр. За тэнгууд if түлхүүр рүүгээ тавиад зааваад x нь тэгээс ирсэх. Тэгээд тодорхой цэгээ тавиад дотор нь print үйлдэл дотор x is y тоо гэдгийг чинь ямар тоо гэх вэ? Positive гэх үү? За ингээд биччихлээ. За ингээд ажиглуулад үзэх юм бол x is positive гэсэн үр дүн гарч байна. За x нь 4-өөс 4 гэсэн утгатай учраас x нь тэгээс ирсэх учраас x нь y гэсэн утга гарсан байна. А энэ дээр if гэдэг маань түлхүүр үг байгаа. Энэ түлхүүр үгийг сольж бичих болохгүй. За тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ парам бичих боломжтой ийм чадвартай байгаа. За гэвч зарим төрлийн тэр онлайн мэдлэгийг аваагүй те мэдлэгээ сайжруулаагүй улмаас энэ салбар руу ороход өөрсдөө орж боломжгүй бид нар чадахгүй юм байна гэж бодоод яваад байгаа. За гэвч бол үгүй шүү. Ихэнх хүмүүс одоо бакалавр магистр хамгаалчаад энэ салбар руу орж парам бичих салбар руу орж парам бичиж явж байна. За дээрээс нь төрөл бүрийн төслийн менежер байгууллагын удирдах халдамж шалд очихороо заавал парамын мэдлэгтэй болох шаардлагатай болдго юм байна. Тэгэхээр та энэ эпиг л ойлгочвол ерөөсөө парам бичихэд маш амархан болно гэсэн үг. За дахиад нэг багш нь одоо өөр жишээ авъя. Зөвхөн үгтэй жишээ тийм үү? За ямар ч хамаагүй үг. Нээм нь одоо юу гэдгийг заяа гэдэг. Нэм гэдэг маань хөвсгч маань тэмдэгтмөр хөвсгч болсон. Яагаад тэгэхээр тэмдэгтмөр гэж мэдж байгаа юм бэ гэхээр давхар ажилтан дотор заяа гэдэг текстээ бичсэн байна. Ипгээд төслөө шалгах үйлдэлээ тавиад дотор нь яах вэ гэхээр ипгээд одоо юу гэдгийг дуурайн нэм гэсэн төрний хөвсгч чинь энд яг заяа гэдэг мөртөө ижлэхэн байна уу гэж асууж байна. Тэнцүү юу гэдэг? За тэнцүү бол тэрийн дотор нь утга тэнцүү гэж хэлээ. Value equality буюу утга тэнцүү. А бүр string value гэж бичиж болно. Тэмдэгт мөр утга тэнцүү гэж. За ингээд бичихэд string value equality гэж гарсан байна. За учир нь гэвэл name гэсэн хөвсгч маань тэмдэгт мөр төрлийн заяа гэсэн тэмдэгт мөр төрлийн текстүүдийг авсан. За if гэсэн үйлдэлээр хүрүүгээр name гэсэн хөвсгч нь заяа гэсэн тексттэй тэнцүү байна уу гэд давхар тэнцүүгийн тэмдгээр шалгасан. А хэрвээ тэнцүү бол string value equality буюу тэмдэгт мөрийн утга тэнцүү гэсэн үр дүн гаргасан байна. За энийг бид нар болохоор одоо ойлгож харахад хялбар амар байдаг. За дараагийн слайд руу шилжье. За энэ дээр x, y гэсэн хоёр утгыг хооронд нь тэнцүү юу гэж шалгасан байна. За хэрвээ хоорондоо тэнцүү бол үнэн гэсэн утга гарах нэ. Энийг багш нь кодон дээр төвчээр тайлбарлах юм бол ингэж ажиллана. X нь одоо хэд ч байсан болно дөө 6. Y нь 6. За хэрвээ if үйлдэлээр x, y хоёр нь тэнцүү бол тэрээ x, y тэнцүү гэсэн текст хэвлэгдэнэ. За ингээд шалгаад үзэх юм бол тэнцүү учраас x, y гэсэн текст хэвлэгдсэн байна. А хэрвээ нэг нь өөр утгатай болчих юм бол энэ team текст хэвлэгдэхгүй. Шууд дараагийн мөр рүү шилжиж байна. Одоо ягаад дараагийн мөр рүү шилжиж байгаа юм бэ гэхээр энэ дээр ийм үйлдэл байвал if operator
гээ биччихье. If operator дуустаа гэдэг. За ингээд бичих юм бол энэ нөхцөл тэнцүү биш учраас x нь y-тэй тэнцүү биш учраас энэ нөхцөл биелэхгүй, энэ үйлдэл биелээд if operator and гэсэн үйлдэл гарч байна. Хэрвээ тэнцүү болчих юм бол x y тэнцүү гэсэн үйлдэл гараад дараагийн энэ оператороос хэвлэгдэнэ гэсэн үг. За энийг бол if үйлдэл гэж үзнэ. За хэдүүлээ дараагийн слайд руу шилжээ. IPS operator. За тэгэхээр түрүүн бол өмнө бид нэр зөвхөн if үйлдэлийг үздэг байсан бол одоо дараагийн үйлдэл болох IPS operator орж ирж байна. Энэ маань яадаг вэ гэхээр хэрвээ team нөхцөл миний өөрийн нөхцөл биелэхгүй бол эсрэг дахиад нэг нөхцөл байгаа гэсэн үг. За нэг ёсондоо одоо өглөө би түрүүний өмнөх нөхцлөөр бол зөвхөн шууд сэрээд хичээлдээ онлайнаар суух боломжтой байсан бол энэ нөхцлөөр бол за босох уу, сэрэх үү, унтах уу гэдэг ингээ хоёр нөхцөлтэй болж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо та өнөөдөр сургуультай явах уу, эсвэл явахгүй юу? Найзтайгаа уулзах уу, уулзахгүй юу? Тухайн хоолыг идэх үү, идэхгүй юу? Идвэл ямар хоол идэх үү гэсэн юм нөхцөл байхгүй гэсэн үг. Зөвхөн эсвэл нөхцөл үнэн бол нэг үйлдэл биелэгдэнэ. Нөхцөл биелэгдэхгүй бол худал бол үйлдэл хоёр биелэгдэнэ гэсэн юм дараалал явах үйлдэлийг IPS operator гэж нэрлэнэ. За бичиг дэх хэлбэр нь бол яг өмнөшгөө ижилхэн if-гээд нөхцлөө тавина. За нөхцлөө тавьсны дараагаар хэрвээ нөхцөл үнэн бол үйлдэл нэг биелнэ. ESE гэж түрүүгээ бичээд энэний дараагаар энэ нөхцөл худал бол үйлдэл хоёр биелэгдэнэ. За хэдүүлээ жишээгээ харъя. Алгоритмын хувьд бол нөхцөл нь үнэн байвал түрүү үед үйлдэл statement 1 биелэгдэнэ. Худал бол буюу false үед statement 2 биелэгдэнэ. За хэдүүлээ парам дээр шууд кодоо бичээд үзье. Багш нь бол ер нь кодоо бичээд хичээлээ заадаг. За x гэлтгүү h байсан болно дөө. Аз гэсэн хувьсагч 7 утгатай. Бол хувьсагч 9 утгатай. If хэрвээ аз нь болоос эрс их бол print command дотор яах вэ гэхээр print command дотор аз нь болоос эрс их. Үгүй бол ESE үед дотоод хэсгээ тавиад enter дарлаа. Print азаас болно их. За ингээд ажлуулад үзье. Ажлуулад үзэх юм бол азаас болно их гэсэн үр дүн гарна. Ягаа энэ үр дүн гарч байгаа юм бэ гэхээр аз нь 7 гэсэн утгатай, бол гэсэн хувьсагч 9 гэсэн утгатай. Тэгвэл эхний дэлхүүрүүгээр if гэсэн дэлхүүрүүгээр аз нь болоос их бол аз нь болоос их гэсэн текст, эрс их гэсэн текст хэвлэгдэнэ. Харин эсрэг нөхцөл ESE дотор ямар нөхцөл байгаа юм бэ гэхээр азаас болно их гэсэн нөхцөл байгаа. За энэ үед энэ азаас болно их гэсэн текст хэвлэгдэнэ. Учир нь гэвэл болно 9 гэсэн утгатай, аз нь 7 гэсэн утгатай учраас энэ нөхцөл биелнэ. За багш нэг үйлдэл яриаг орхицсан байна. Энэ дээр юу ярих вэ гэхээр бид нэр if гэж үйлдэлээ бичээд ард нь тодорхойлох цэгээ тавиад enter дарах юм бол бидний мэддэг Python-ы параметрын хэл маань юугаар ялгаатай вэ гэхээр 4 тэмдэгт хойшилж 5 дахь тэмдэгтээр энэ print гэсэн үгийг бичих боломжийг биднэрт олгож байгаа. 4 тэмдэгт хойшлно гэсэн үг. Тэгэхээр энэ 4 тэмдэгт хойшлсон үйлдэлийг бид нэр бичихгүйгээр параметр бичих та андуураад урагш нь ингээд наагаа тавьчих юм бол алдаа заадаг. Яагаад алдаа заадаг вэ гэхээр C параметрын хэлэн дээр бол энэ if үйлдэлийг бол ингэж бичдэг. Одоо багш нь бичиж харуулъя. C дээр if гээд аз нь болоос их гээд ингэж бичээд тэгээд хаалт нээдэг юм. Гой хаалт нээгээд гой хаалт таадаг. Энэ гой хаалт нээгээд гой хаалт таадаг үйлдэлийг Python дээр 4 тэмдэгтийн мөрөөр хойшилж үйлдэлийг бичдэг. 1 2 3 4. За 1 2 3 4 гээд за ажлуудад үзэх юм бол одоо үр дүн маань зөв гарна гэсэн үг. За параметр бол бид нар нэгэд парамаа бол амжруулах хэрэгтэй, амь оруулах хэрэгтэй. Амь оруулыг юу яаж амь оруулах вэ гэхээр одоо багш танарт харуулъя. Ингэж хийвлээ. Ингээд
За ингээд хэвлэгдсэн байхад таны текст хэн их хэн бага гэдэг нь шууд саяны хоёр үр дүн дээр гарна. За ишүүдэл үзье. 7-оос 9-ийг харин энэ дээр 77 олгочих юм бол 77 9-өөс их гэж гарна гэсэн үг. За болоо одоо 99 болгоё. Тэгэх юм бол 77-оос 99 нь их гэсэн утга гарнаа. За товчоор хэлэх юм бол if гэдэг энэ нөхцөл үйлдэл аз нь болоос их үед энэ утга хэвлэгдэнэ. Эсрэг нөхцөл буюу азаас болно их үед азаас болно их гэсэн энэ утга хэвлэгдэнэ гэсэн үг. За тэгвэл дахиад нэг багш нь сануулга өгье. Зарим параметр хийж байгаа хүмүүс их андуурдаг. Учир нь юу гэхээр хоёр зүйлийн хооронд нь харьцуулж байгаа бол нэг хэн харьцуулт явна шүү. Нэг хэн. Зарим нь андуураад хоёр зүйлийн хооронд харьцуулж байгаа хэрнээ нэгээс нь нэг нэх тэгснээ энээсээ энэ нэх гэдэг нөхцөлийг зэрэг бичиж явчихдаг. За ерөөсөө ингэж болохгүй. Яг болохын хувьд логикоор бол болно. Тэгтээ бол хоёр зүйлийг харьцуулж байгаа бол if-ээс үүдэлээр харьцуулчихад их зүгээр байд юм аа. За дараагийн слайд руугаа шилжээ. За өгсөн тооны 2 тооны ихийг олох үйлдэл хийсэн байна. Яг түрүүний багш нь заасан шиг байна. Аз бол хоёрын хооронд AB-г 2 тавсан байна. Тэгээ хамгийн их тоог нь хэвлэж байгаа юм байна. За яг энэ дээр бол бид нэр гараас авах үйлдэлийг бол хийж болох байсан. Гараас авах үйлдэлийг хийхдээ input гээд шууд бичиж өгөөд A тоог оруул гээд энэ A тоог гараас оруулсан байна. Дараа нь B тоог гараас оруул гээд хооронд нь B-гээс A нэхүү их бол A-га хэвлээд эсрэг нөхцөлд A-гаас B-ийг үед B-г хэвлсэн байна. За эдийн үйлдэл. Энэ маань дараас нь нөхцөл шалгах үйлдэлүүдийг хэлнэ. За энэ дээр юу хийх гэхээр одоо хэдүүлээ энэ хүү жишээг нь харъя. X-с Y-ийн нэх үед тийм үү? X маань 4, Y-ийн 7 байх нь байна. X-с Y-ийн нэх үед X багс утга хэвлэх нь байна. Элип нөхцлөөр Y-гээс X нэх үед Y-ийн багс нөхцөл хэвлсэн. S нөхцлөөр юу байх вэ гэхээр энэ хоёр утга хоорондоо тэнцүү бол X, Y тоонод тэнцүү гэсэн утга хэвлэгдэнэ. За ингийн тулд хоёр нөхцөлийн хооронд харьцуулахдаа нэг нь нэгнээсээ их үү, n-ээс энэ их үү гэж суусан байж байна. За хэрвээ энэ хоёр тэнцүү бол S нөхцөл хэвлэгдэнэ. За элип нөхцөлийг бас арай өөрөөр ашиглах боломжтой байдаг. Бичиг хэлбэрийн хэдүүдээр харах юм бол if-хэд нөхцөл нэг хэрвээ биелж байгаа юм бол үйлдэл нэг биелнэ. Элип нөхцөл гараад ирэх юм бол элип түрүүгээ тавиад нөхцөл 2 биелэх юм бол үйлдэл 2 биелнэ. Элипийн нөхцөл 3 биелвэл үйлдэл 3 биелнэ. Эсрэг үед үйлдэл биелнэ гэж нээсэ үе дээр. За алгоритмын бичигт хэлбэр маань энэ дээр харагдаж байна. Тэгэхээр бид нэр өмнө үзсэн учраас багш нь ингээд товчлоод заагаа явж байгаа шүү. Тог AB тог 100-аас их хэсгийг шалгасан үйлдэл байна. Яг түрүүнийхтэй ижилхэн. За хэдүүлээ нэг элиптэй нөхцөлийг бичээд үзье. За элиптэй ямар нөхцөл бичих вэ? За шууд энгийн парам бичиж үзье те. За одоо би гэрээсээ гар утсаасаа мессеж бичээд тийм үү? Цусны дээр байгаа байшингийнхаа хадаатын системийг асаах парамыг бичиж үзье. За тэгэхээр тул надад нэг мессеж гэсэн орсогч байх хэрэгтэй. За би эндээ гар утсаас ямар мессеж чүүгээр on гэдэг мессеж бичнэ. За хөтөлбөр рүүгээ тавилаа. Мессеж хүн иргэний хэрэглэгчийн илгээсэн мессеж маань хэрвээ on гэсэн байх юм бол хөтөлбөр асаж яг гэртээ очиход нь гэр нь халуун байж гэнэ. За энэ дээр бол одоо хэдүүлээ зөвхөн print command-аар engine read гэж бичээ. Хөтөлбөр аслаа. Одоо гэр халаад чинь тийм үү? Дизель хөтөлбөр асч гэсэн үг шүү дээ. За тэгвэл элип үед хэрэглэгч андуураад бас өөр мессеж бичиж болно те. Өөр мессеж. Гэхдээ тэр мессежнийх нь утга нь ингээд бичсэн байвал яах вэ? On гэд. Өвн томоор. За үл ингээд бичсэн бол print engine read. За эсрэг үед буюу
одоо өөр нөхцөл бичсэн бол engine not ready буюу хөдөлгүүр асаагүй гэсэн мэдээлэл гарнаа гэсэн үг. За одоо ажлуудад үзье. Энэ дээр тодорхой цэгийг тавиг учраас алдаа заасан байна. Ажлууллаа. On гэх мессеж очихоор хөдөлгүүр асч байна гэсэн үг. За тэгвэл come on болохоор яах вэ? За бас ялгаагүй. On том бол хөдөлгүүр асч гэсэн мессеж гарна. Харин off бол хөдөлгүүр асаагүй гэсэн мэдээлэл гарна гэсэн үг. За энэ дээр ингээд үзэх юм бол хэдүүлээ энэ мессежийг бол string төрлөөр input-аар гараас авах боломжтой. Гэхдээ энэ дээр бол одоо энд мессеж бичнэ гэсэн. Мессеж send гэдэг мэдээлэл гаргая. За програм ажиллаа, мессеж хэлгээр нүгээд том өвгийн томор хичээл эргээ бичих юм бол engine ready. За одоо ингээд хөдөлгүүр ассан юм чинь би төхөөд ирэхээр хөдөлгүүрээ унтраа гэвэл апгээ бичихэд engine not ready гэсэн мессеж хэвлэж гарнаа. За гих жишээний ингэж бид нэр бичсэн програмаа өөрсдөө хөгжүүлж төрөл бүрийн аппликейшн руу оруулах боломжтой. За энэхүү програмыг хөгжүүлэхэд бол маш хялбар. Зүгээр энгийнээр ярих юм бол параметр сатах боломжтой контроллерыг за нэг 20-30 мянган төгрөгт аваад за тэрийг өөрсдөө програмаа бичиж, програмаа шараад за тэгээд тэрийг автоматжуулчих юм бол та тэрхүү бүтээлээ 2-300 мянгаас 2-3 саяар зарах боломжтой гэсэн үг. За энэ дээр бол яг нэг жишээ байж байна. Ямар жишээ байх вэ гэхээр тухайн хэрэглэгчөө өгсөн тоог эргүү, сөргүү тэгээд тэгтээ тэнцүү юу гэдгийг шалгасан байж байна. Эп нөхцөлтөөр тухайн тоон тэгээс их үү, наам нь тэгээс их үү? Их бол эрг, тэгтээ тэнцүү бол тэг 0, тэгээс их бол тэгээс бага бол сөрөг гэсэн утга гаргасан байна. За nested if гэхээр if дотор if бичгийг хэлнэ. За энэ хүчийг багш нь зүгээр тайлбарлаад хэлье. X нь 3 байх үед, Y нь 7 байх үед if түлхүүрийг аваад X-с Y их ирсэх үед Y нь их тоо гэсэн утга хэвлэгдэх юм байна. За энэ эсрэг нөхцөл буюу энэ ард нь X-с Y нь ирсэх үед тийм үү? X-с Y нь ирсэх үед эсрэг нөхцөлд нь X нь тэгээс их бол эрэг, тэгээс бага бол сөрөг гэсэн тоог хэвлэх юм байна. За ийм жишээ байж байна. За хажууд нь болохоор алгоритм дээр бичсэн алгоритмын дараалал байж байна. Ер нь бол ямар ч програм бичсэн алгоритмаа зөв ойлгочих юм бол бид нэр бүх төрлийн кодыг бичих боломжтой. Алгоритм дээр манай if үйлдэлийг маань маш энгийнээр бол тайлбарлаж бичих болдог. Одоо багш нь та бүхэн зүгээр харуулъя. Бид нэр түрүүний Аз гэсэн хувьсгчаа бүр тайлбараар аваад за keyword-ноос буюу input гэсэн блок схемээр авах боломжийн input дотор Аз гэж бичих хувьсгчийн нэрээ бичиж өгөөд input-аар компьютерийн keyword-ноос утгыг авах боломжтой болгосон. Одоо if түлхүүрүүгээ аваад блок схем дотор Аз нь тэгээс ирсэх үгээ асуучна. Тэгээс ирсэх бол Аз тэгээс ирсэх пост true үед нь Аз нь тэгээс ирсэх пост үед Аз нь тэгээс ирс баг гэсэн нөхцөл хэвлэхээр тохируулчлаа. Одоо ажлуудад үзье. За 2 гээд өгье. 2 гэх юм бол Аз нь тэгээс ирсэх за хасах 9 гээ өгье. Хасах 9 гээ өгөх юм бол Аз нь тэгээс ирс баг гэсэн утга. Ингээд алгоритм дээр зурах бид нар бүрэн боломжтой гэсэн үг. За багш нь энэ чиглэлийн төрөл бүрийн сургалтуудыг ганцаарчсан хэлбэрээр сонирхсон хүмүүст хувьчлан зааж байна. Яг одоогийн байдлаар бол Америк нэгдсэн улсын Чикаго хотоос 11 настай хүн суралцж байна. За 10 дугаар ангийн бас нэг суралцж бие дагаа сургалт аваа явж байна.
Та бүхэн маань бас ийм сургалтыг бол бий дааж авах боломжтой шүү. За nested if нөхцөлийн маань дараагийн жишээнүүд яг энэ дээр явж байна. За түрүүнийхтэйг ижлэхэн явна. If дотроо давхар if-ээ бичснээр nested if гэсэн үйлдэл маань нэрлэгдэж байгаа. Хэдүүлээ нийлбэл нөхцөлийг нэг одоо үзье. Тэгэхээр өмнөх 2 дугаар лекцэн дээр and or not гэсэн үйлдэлүүдийг үзсэн. Эдгээрийг ашиглаад нийлбэл нөхцлүүдийг үүсгэх боломжтой. Тэгэхээр хоёр if-ийн хооронд нь холбохын тулд энэ and or not-ыг ашиглана гэсэн үг. За жишээлбэл нөгөө өмнөх 2 дугаар лекцэн дээр үзсэн бүх нөхцөл нь үн үед үнэн утгыг гаргадаг. Ядаж нэг нөхцөл нь худал үед худал утгыг буцаадаг энэ нөхцөлийг end нөхцөл гэж хэлнэ. За end нөхцлөөр бол энэ x нь 20-с 90 бага, x нь 5-аас 90 бага үед end үед энэ үр дүнд нь pos гарсан байна. За энэ дээр яагаад pos гарсан бэ гэхээр энэ x нь энэ хоёр нөхцөл хоёулаа биелнэ гэхээр x нь 5-аас 90 бага байх ёстой гэсэн үг. Тэгэхээр x нь бол 4 байна гэсэн үг. 4 байна. 4 бэжэж энэ утга маань pos гарна. За дараа нь ядаж нэг нөхцөл нь өнөө үед бүгд өнөө утгыг хэвлэнэ. Бүгд худал үед худал утгыг буцаадаг нөхцөлийг or гэж хэлнэ. Or маань бас яг ялгаагүй x нь 20-с 90 бага, x нь 5-аас 90 бага гэсэн нөхцөл үед or-ыг бол хооронд нь холбож өгсөн байна. За ингэснээр or маань болохоор үнэн нөхцөлтөн дээр үнэн утга гарсан байна. За энэ дээр бол түрүүний x нь 1 гэсэн нөхцөл байхад энэ хоёр хоёулаа хангааж зогсохгүй үнэн гарна. X нь 6 байсан ч энэ нөхцөл биелж үнэн гарна. Харин хоёулаа худал болох юм бол x нь 21 болох юм бол энэ нөхцөл pos гарна гэсэн үг. За үнэн утгыг худал утгыг үнэн болгодог үйлдэлийг not гэж хэлнэ. За энэ хүүчийн дээр үзэх юм бол яг түрүүний нөхцөлсөөр явсан байна. За тэгтэл одоо энэ end-ийн нөхцөл дээр x1 үед тийм үү түрүү гарах байсан. Энэ дээр pos гарыг гэвэл x нь аль нэг нь биелэхгүй байхад болох байсан. За жишээлбэл x нь 6 байвал энэ дээр pos үр дүн гарна. Тэгтэл энд 6 гэдэг өгөхөөр pos гарах байсан үр дүнг гадна нь not хийгээд түрүү болгоцсон гэсэн үг. Сонсож байгаа шүү цаана. За ингээд хэдүүлээ дараагийн үйлдэлүүдээ үзье. A нь 3, B нь 5, C нь 2 гэсэн нөхцлүүдээс ямар үр дүн гарсан бэ гэсэн байна. If гэсэн төхөөрөөгөө аваад A нь тэгээс ирсэх, B нь тэгээс ирсэх, C нь тэгээс ирсэх гэсэн 3 нөхцлөө хоёр ороор хооронд нь холбосон байна. За энэ үед эдгээр нөхцөлийн дагуу бол ядаж нэг нь эерэг тоо байна гэсэн үр дүн гарна. Бүгд эерэг учраас энэ нөхцөл бол биелсэн байна. Эсрэг нөхцөлд нь хэрвээ эдгээр бүгд хасах байсан бол бүгд эерэг биш байх гэсэн үр дүн гарна. Харин end нөхцлөөр ялгаа нь юу байх вэ гэхээр бүгд тэгээс ирсэх буюу ирсэх бэжэж бүгд эерэг тоо гарна. Харин or дээр болохоор аль нэг нь тэгээс ирсэх байх юм бол ядаж нэг нь эерэг гэсэн үр дүн гарна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын ялгаа хэдүүлээ бас ялгаж салдах нь зүйтэй болов. За баян марамч нийлэн дээр ternary буюу гурвалсан оператор гэж нэг чухал ойлголт байдаг. Энэ оператор нь ямар учиртай оператор вэ гэхээр гурван үйлдэлийг нэг дор бичдэг. Нөхцөл буюу тухайн логик илэрхийлэл үнэн үед үнэн утгыг бичээд худал үед худал утгыг гаргадаг. За ингэж бичигдэх гаргахдаа энэ хүү үйлдэлийг бол нэг мөрөн дээр шууд ингэж бичдэг. Шууд хувьсгчийн утгандаа хувьсгчтай тийм үү үнэн утга оноож өгөөд if гэсэн нөхцөл маань хэрвээ үнэн байх юм бол энэ үнэн утга хэвлэгдэнэ. Худал байх юм бол else-ийн ард байгаа pos буюу энэ худал утга хэвлэгдэнэ. Энийг ternary operator буюу гурвалсан оператор гэж нэрлэнэ. За хэдүүлээ үр дүн жишээг нь харъя. Бид нэр гурвалсан операторыг ашиглаагүй үед if дээр бол дараах кодыг бичих боломжтой байсан.
ингэж кодыг бичнэ. Түрүүний нөгөө мессеж гэсэн жишээн дээр авсан шиг. За мессеж гэсэн жишээг явуулаад хэрвээ тухайн жишээ маань мессеж гэсэн текст маань тийм үү шалгахад хүчэк гэсэн хувьсгчийг хувьсгчийн утга маань 6 гэсэн утга байгаа. Хэрвээ энэ утгыг 2 хуваахад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү байвал энэ бол тэгш тоо. Харин энэ 2 check-ийг 2 хуваахад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү биш байвал тийм үү одоо эсрэг нөхцөл нэгс үг шүү дээ. 2 check-ийг 2 хуваахад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү биш байвал энэ сондгоо тоо буюу өөд тоо гэсэн үг. За тэгээд мессеж хийвсэн байж гэн. За энэ үйлдэлийг бид нэр ternary operator ашиглаж бичвэл ингэж бичих боломжтой. Энэ хоёр мөр унгахгүйгээр тийм үү? Шууд ингэж бичих боломжтой байдаг. 2 check-тэй 6 гэсэн утгаа өгөөд мессежтэй even буюу тэгш утгаа өгнө. Тэгээ хэрвээ 2 check-ийн хувьсгчийг 2 хуваахад тэгтээ тэнцүү бол энийг тэгш тоо буюу even гэж хэвлэнэ. Сондгоо байвал өөд гэсэн үр дүнг хэвлэнэ. За тэгээ энэ үр дүнгуудээ энэ доор print message-ээр хийвсэн байж гэн. За хэдүүлээ ажиллуулад үзье. Кодон дээр авчиад. За энэ нэг юм биш шүү. За багш нь дэмий юмөр дэвшлүүлсэн байж гэн. За 6 нь тэгш тоо учраас even гэсэн гарч гэн. 7-г өвчин бод өөд гэсэн тоо гарах юм байна. Өөд гэсэн үр дүн гарах юм байна. За энийг мөр унгаа дэвшлүүлсэн буруу байсан байна. За дараагийн жишээ рүү хэдүүлээ шилжээ. За эдгээр жишээн дээр бол яг хуу гурвалжны тал болох хэсгийг бол шалгасан Python-ы параметрын код байж гэн. За эдгээр жишээнүүд бол ерөнхийдөө бол бидний өмнө ашиглаж исэн жишээнүүд. За багшны энэ жишээг бол тайлбарлаж өгье товчоор. За ABC гэсэн 3 хувьсгчийг бутгай тоо хэлбэрээр компьютерийн keyword-ноос утгыг авсан байна. Input хувьсгчийг ашиглаад, input operator-ыг ашиглаад, за A нэгний тал, B нь 2 дахь тал, C нь 3 дахь тал байх нь байна. Ингээд 3 талаа бутгай хэлбэрээр авна. За үүнийхэн дараа if operator дотор A нь тэгээс ирсэх, B нь тэгээс ирсэх, C нь тэгээс ирсэх гэсэн 3 нөхцөлийг 2 end холбоосоор хооронд нь холбосон байна. Хэрвээ ингээ 2 end холбоосоор холбоод бүгд үнэн байх юм бол энэ мөрлөө шилжээд дөрөвдөх мөрлөө шилжээд тийм үү if дотроо A-г B дээр нэмэхэд C-гээс ирсэх үү шалгасан байна. Хэрвээ тийм бол дараа нь if дотроо A дээр C-г нэмээд B-гээс ирсэх үү. За дараа нь if дотроо B дээр C-г нэмээд A-с ирсэх үгээд гурвалжны талуудыг болдог тэгшлэлүүдийг шалгасан байна. Энэ гуруулаа үнэн бол тийм. Yes гэсэн утга хэвлэгдэнэ. Үгүй бол no, үгүй гэсэн утга хэвлэгдэнэ. За тэгтэл энэ доор нь сүүлийн 2 no нь болохоор ямар хүчтэй юм бэ гэхээр A дээр C-г нэмээд B-гээс ирсэх биш бол no. A дээр B-г нэмээд C-гээс ирсэх биш бол no гэсэн утга гарна. Тэгэхэд дээдлийн A, B, C нь бүгд тэгээс ирсэх биш бол ядаж нэг нь эрг биш байх гэсэн үр дүн гарах нэ. За ингэж бол бараамыг бид нар бол уншиж тайлаас орчвол их зүгээр. За ядаж бараам бичиж 100% чадахгүй бол бид нэр бараамыг уншиж мэддэг байх хэрэгтэй гэсэн үг. За яг түрүүнийх шиг ABC-ийн хувьсгчудаа бутгай тоо хэлбэрээр компьютерийн keyword-ноос аваад input функцийг ашиглаж компьютерийн keyword-ноос утгуудаа аваад A, B, C нь тэгээс ирсэх бол end үйлдэл дотроо холбогдсон байна. Энэ үнэн бол шууд 3 талаа гурвуулангийн end дээр холбогдсон байж гэн. 2 end ашиглаад тэгээ холбосон давхар if дотроо A дээр B-г нэмээд нэмсэн нийлбэр нь C-гээс ирсэх бол A дээр C-г нэмээд B-гээс ирсэх бол B дээр C-г нэмээд A-с ирсэх бол гээд хооронд нь энэ дээр шалгаад тийм бол үнэн. Энэ бол гурвалж мөн байна. Үгүй бол no.
үгүй гэсэн утга гарсан байж байна. За тэгээд хамгийн дээдлийн IP-с шалтгаалаад бүгдээрээ тэгээс ирсэх биш бол ядаж нэг нь эрэг биш байх гэсэн үр дүн гарсан байна. За та хэд маань багшийнхаа энэ лекцийг үзээд уншаад ойлгоход хүндрэлтэй асуудал гарвал багшийнхаа YouTube-ийн сувг руу ороод YouTube-ийн плейлист руу ороод алгоритм дотор багшийн энэ Python харамчлалын гэсэн лист дотор багшийн төрөний заасан хичээл бүтнээрээ байгаа. Python харамчлал гэсэн лист байна. Нийт 40 видео бичлэгтэй. Энэний та багш нар харуул энэ байна. Python харамчлал номер 18. Аа 18 биш үү? За багш нар хандуурсан байна. Энэ 21 юм биш. Python харамчлал 21. Өдрийнхөө Python харамчлалын хэл. Яг кодыг бичээд бүгдийг тайлбарлаа явуулсан юм бичдэг байгаа гэсэн үг. Үгүй бичих юм ба. Үйл орчин буюу post value буюу одоо нэгсэл худал үед. За тэгэхээр одоо багш та бүхэндээ энийг хаач.